Тосон цэнгэлийн хувь хар лам сүрэн. Наран толын сүүдэр хэмээх цуврал роман бичсэн хүүхдийн зохиолч Б. Бадамгуй Завхан аймгийн Тосон цэнгэл сумын харьяатажээ. Тэрбээр нутгийнхаа сайн эр хувь хар лам сүрэн гэгчийн тухай энхүү хүүрнэсэн. 1940-од оны үед намайг бага байхад манай нутагт хувь хар лам сүрэн гэдэг сайн эр амьдарч байлаа. Лам сүрэн бол эцэггүй бутаж хүн. Ээж нь хожим манай нутгийн Дүлий жагаа гэдэг хүнтэй суусан. Хувь хар лам сүрэн бол сайхан барилддаг, сумын заан цолтой, гозгор хөх хүн байсан юм. 60-аад оны үед Хорлоогийн Баян-Мөнх аваргын нэр төгөхөд манай нутгийнхан хувь хар лам сүрэнг Баян-Мөнхийн эцэг гэж ярьдаг байсан даа. Гэвч Баян-Мөнхийн эцэг Шударга Довчин гэдэг сайн эр байсан нь сүүлд тодорхой болсон. Манай нутгийнхан сайн бүхийг өөрийнхөө нутгийнх болгох гэж нутгийнхаа ганц сайн эр лам сүрэнд хамаатуулж байсан бололтой юм билээ. Үүнд ч буруу юм гэж юу ах вэ? Лам сүрэнгийн хувьд гэвэл шилийн эрийн явдал нь цаг үеэн олоогүй юм. Тэр уг нь манжийн дарангуйллын үед төрөх ёстой байж. Харин 40-од оны үед бол түүний адуу мал хөөж тууж айлд тараах нь гэмт хэрэг болвоо. 40-од оны тэр үед лам сүрэнтэй лам сүрэнгүй засаг өөрөө баяд ноёдын мал хуйг хуулийн дагуу хураан авч дуусаад нэгдэл байгуулахаар бэлтгэж байсан үе шүү дээ. Ийм үед хөдөлсөн болохоор лам сүрэн буруудаж шоронд орсон. Тэгээд мөглөнд хоригдож ухтан ээжтэйгээ уулзах гээд оргож нутгийнхаа шивэртийн урд хавтгай модтой ууланд ирээд бүгж байсан юм. Энэ үедээ тунхуу жамин гэгчийн пүнзийг ухаж борцыг авчээ. Хожим хувь хар лам сүрэн баригдах үед тунхуу жамин манай пүнзэнд алтан мөнгөн эдлэл байсан. Энэ лам сүрэнгээр төлөвлөнө гэж худлаа гүжирдэж байлаа. Лам сүрэнг баривчлах гэж аймагаас цагдаа нар ирсэн юм. Тэр үед лам сүрэн Бямбраш гэдэг төлөөлөгчийн зузаан гуй руу буудаж байлаа. Цагдаа нар түүнийг зайд морин дээр мордуулаад хоёр хөлийн доогуур нь холбож хүлээд авч явсныг би хоёр нүдээрээ харж билээ. Лам сүрэн шоронд ороод үнэхээр зардаг гарсан байдаг. Түүний тухай дуйлан шууган манай нутагт их сонсогддог байлаа. Хувь хар 60-аад оны үед шоронгоос суллагдаад налайхан хонхрын станц хавцаа адуу мал багшруулад гүү бариад сайхан амьдарч байгаа дуулдаж байлаа. Төрөлхийн сайн эр гэдэг алдаж энтсэн ч буцаад сэхтэн амархан байдаг юм. Хувь харын төрсөн дүү нь одоо Сүхбаатар аймгийн Мөнхаан суманд амьдарч байна гэж өгүүлсэн юм. 60-аад оны үед ял эдэлж байсан зарим нэг хүний ярианд хувь хар лам сүрэн гэдэг хүний нэр бас дурддагч л байдаг. Халахын шоронгийн амьд түүх хэмээх цуврал номын нэг батид энэ хүний тухай бичигдсэн байдаг. Шоронд байхдаа хувь хар лам сүрэн нэг үе Ховд аймгийн Бодончин уурхайд ялаан үүрч байжээ. Одоогоос 70-аад жилийн тэртээ Ховд аймгийн Алтай сумын Бодончин голын хавцалд ялтнуудын тамыг цайлгасан Гялтга нуурын уурхай гэдэг нэгэн том байгууламж үйл ажиллагаа явуулж байсан нь энэхүү Бодончин голын уурхай юм. Чэдэнгийн дотор байдаг нарийнхан хялгасан утсыг энэхүү Гялтга нуураар хийдэг юмсан ч энэ нь маш эмзэг мөртлөө асар их үнэтэй металл ажээ. Монголын нутагт Гялтга нуурын орд газар маш ховор байдаг бөгөөд ганц олдсон Бодончин уурхайгаа монголчууд 40-50-аад оны үед Оросуудад
ийхүү ашиглуулж байсан түүхтэй. Өөрсдөө чийдэн хийж чадахгүй болохоор тухайн үед Иличийн гэрлээр хангаж байсан орсуудад зүгээр өгчихсөн хэрэг. 40-50-аад оны үед Бодончин уурхайд 400 орчим ялтан ажиллаж байсан бөгөөд голдуу, ховд, увс, завхан гээд баруун аймгийн хоригдлууд энд үйл тамаан үздэг байжээ. Увс аймагт нэгэн айлыг голомтоор нь хүйс тэмтэрсэн Хилэгнүүр болоож гэгч рецидивист хэрэгтний хамсаатнууд гээд дандаа онц аюултай гэмт хэрэгтнүүд ял хийдэг байсныг бодоход дорндын мардаа шиг ихээхэн хүнд уурхай байсан нь ойлгогдоно. Хөв хар лам сүрэн энтхийн 400 орчим ялтныг бослог гаргахад тэднийг удирдан оролцож байсан гэх аман яриа байдаг ч энэ тухай тодорхой баримт байдаггүй. Ялтнууд чухам яагаад бослог гаргасан бэ гэвэл Гялтгануур олборлоход маш хүнд. Энэ нь хаданд хуудас шиг наалдаж ургадаг. Тэгээд ойр хавийн хадыг дэлбэлж байж хөшиж авдаг байжээ. Гялтгануур нь хөөсөнцөр шиг маш хөнгөн учраас ялтнууд өдрийн норон болох 10 кг гялтгануураа олборлж чадахгүй сөхөрч ундаг байж. Гялтгануурыг шуудаа дүүрэн олборлоход дөнгөж 5 кг татдаг байсан бөгөөд үүнээс болж орсууд ноорон биелүүлсэнгүй гэж дээрээс нь дарамталдаг. Хуйгууд нь ялтнуудаа хөдлөхийн тулд аимшигтайгаар дэглэдэг байжээ. Тэгээд ялтнууд тэсхэн байгаад бослог гаргасан ч нам дарагдсан бөгөөд харин аз болж Бодончин уурхайг ягаад ч юм 70 оноос хаачихсан юм. Харин энэхүү уурхайг 2005 оны үед гэр хорооллын барилгажилт хадгаламж зээлийн хоршооны захирал Цэ Түмэн гэрэл агсан дахин сэргээж 60 жилийн хугацаанд ашиглах эрх аваад хайгуулын ажилд 10 гаруй сая төгрөг зарлагдсан түүхтэй байдаг. Харамсалтай нь Цэ Түмэн гэрэл удалгүй хүн амны хэрэгээр цаазаар авахулсан билээ. Тайж өвгт цагаан хүү. Завхан аймгийн Тосон цэнгэл сумын уугуул Чойжил сүрэнгийн Мянган баяр нутгийнхаа ганц домог болсон сайн эр Тайж өвгт цагаан хүүгийн талаар хүүрнэсэн юм. Манай Тосон цэнгэл сум Сайн ноён хан аймгийн Далай Чонхорвангийн хошуунд харьяалагдж байсан юм. Завхан аймгийн хойд хэсэгт орших Тосон цэнгэл гэдэг хоёр уулын нэрээр нэрлэгдсэн түүхтэй. Монгол орны хангай нурууны гол хэсэг буюу Тарвахтайн нуруу манай сумын ихэнх хэсгийг эзэлдэг. Тийм болохоор аргагүй сайхан нутаг. Энэ сайхан нутгийн домог болсон ганц сайн эр бол Тайж өвгт цагаан хүү юм шүү дээ. Энэ хүн манжийн засаглалын үед тайж гаралтай үе үеийн тайжуудаас хамгийн мундаг нь байсан гэдэг. Сүүлдээ цагаан хүү тайж хэрэгм зэрэгэн орхиод ард олныхоо тусын тулд шилийн сайн эр болсон түүхтэй. Тосон цэнгэл сумын нутагт цагаан хүүгийн агуй гэж хоёр том агуй байдаг. Нэг нь Эрдэнэ уулын урд байдаг, а нөгөө нь Хайрхан ууланд байдаг. Энэ хоёр агуй Тосон цэнгэл сумын Тэгшийн гол гэдэг нутагт байгаа. Эрдэнэ уулын агуйд лав 300-аад адуу багтаадаг байсан гин. Хайрхан ууланд байдаг агуй нь Эрдэнэ уулын агуйнаас том. Хайрхан уул нь хойноосоо нэвтэн нүхтэй. Энэ нүхээр шилийн сайн эр цагаан хүү адуугаан оруулдаг байж. Их хайрхан, бага хайрхан гэж хоёр том хайрхан хөх хясааны урдхан талд байдаг. Сайн эр цагаан хүүг хошуу тамгын газрын тахрууд хөөгөөд ирэхэд хойд хайрхан руу адуугаан оруулж чад өөрөө урд хайрхан дээрээ гараад суучихдаг. Ингээд тахруу түүнийг баахан хайжуугаад оллгүй буцдаг байсан гэдэг юм. Агуйнаас гадна цагаан хүүгийн оргонддаг байсан нүхэн гэрүүд манай сумын нутагт хэд бий. Нэг гэр нь их хайрханд,
Нөгөөгээр нь тарвагт ухаад бий. Бөөрөгт бас нэг гэр нь байдаг. Газар ухаад шургаагийн хашаагаар доторлжсон. Ганц хүн багтаж орох жижигхэн хаалгатай. Түүнийг хөрсөөр бүтээч гсэн гэрүүд байдаг. Одоо тэр хавийн айлууд цагаан хүүгийн нүхэн гэрт өвлийн цагт мах шөлөөн хадгалж байдаг юм. Белов 1998-аас 2000 оны хооронд гадаадын жуулчдад цагаан хүүгийн агууг үзүүлж хэд 3 төгрөг олдог л байлаа. Морь унуулах маягаар нутгаан бас үзүүлнэ. Цагаан хүүгийн агууг жуулчид маш их сонирхдаг байсан. Агуй дотор модон хайрцагтай ном судар байхаас гадна шавран гэрүүд бий. 30-аад оны хэлмэгдүүлэлтийн үед лам нар ном судран энэ агуйд нуудаг байсан бололтой. Манай нутгийнхан тэр ном судруудад гар хүрдэггүй юм. Тас харанхуй агуугаас тэр ном судрыг авах аргач байхгүй. Жуулчид бол гэрэл тусгаж угаад алсаас зургийг авчихдаг. Цагаан хүүгийн агуй эхэн хэсэгтээ 2-3 морьтой хүн зэрэгцээд явах зайтай. Агуйн гүн рүү ороход хэцүү. Цаашаа алхахад манай сайн эр цагаан хүүгийн уяа байдаг юм гэсэн. Дотроо бас нууртай. Тосон цэнгэл сумын Эрдэнэ уулын урд талын газар агуй одоо бараг эдгэрч гисэн. Айхтар том хөндөй байсан. Сайн эр цагаан хүү ер нь их өндөр том биетэй хүн. Айлын гэрийн хаалгаар орохдоо бүх их байтугай бүр бараг сөхөрч суугаад ордог байсан гэж бодохоор үнэхээр мундаг том хүн байсан нь ойлгомжтой. Тэгээд бас маш их бяртай. Тосон цэнгэл сумд шар намаг гэж хизээнээсээ мал шигдэж үхсээр ирсэн цуутайны газар байдаг. Тэр намагт хязаалан насны адуу шигдчихсэн байхад сайн эр цагаан хүү сэвхийт л өргөөд гаргаж байсан түүхтэй. Алс холоос адуу мал хөөж далай жонхор вангийн хошууны хаан ядуу ардуудад тараагаад өгчдөг. Өөрөө бол унах хэдэн сайн мордоос өөр өмч хөрөнгөгүй. Орон гэрч байхгүй, агуй хонглоор оргонж явдаг тийм л хүн байж. Тахруудад баригдана гэж өөр байхгүй. Баригдлаач заргаан өгдөггүй ясны тэмцэгч хүн байсан тухай манай сумын хөгшид хуучилдаг юм. Нутаг орондоо нэр хүндтэй хүн байсан болохоор манай сумын зарим нэг хот айл шилийн сайр цагаан хүүгийн тайж овгоор овголж байна шүү дээ.